За сайн байцгаана уу бүгдээрэнд нэгд өдрийн мэндийг хүргэе. За энэ 7 хоногийн ханшийн хамгаалалтаа гаргаад явъя гэж. За алтан дээр хэм бол daily chart-ыг гаргаад үзэх юм бол маш сонирхолтой бүс дээр бол ирээд байна. За яг өмнө нь бол ханшиг эсэргүүцээд дэмжлэгийн бүс болж исэн эдгээр бүсүүд дээр бол ханш маань бол яг одоогийн байдлаар бол ирээд байна. За өнгөрсөн 7 хоногоос ахуулаад бол доошоо унаж явсан ханшийн тус сэрээгээр тамгалж болж исэн энэ уналтыг бол эвдэж сэтэлж бол гарсан. За сэтэлж гарахдаа тухайн юунаас сэрэнээс бас эсэргүүцэл авч исэн higher low ханшиг бол дэшегээ эвдлэн гарч ирлээ. За мэдээж энэ маань өөрөө бас lower low ханшиг доошо сэтэлж чадахгүйгээр 3 удаа доотлоос эсэргүүцлийн бүс аваад дэшегээ өсгсөн учраас энийг бол тодорхой хэмжээгээр дов эвдэгдсэн гэж үзэж байгаа юм. За тэгэхээр ханш маань бол үргэлжлүүлээд дараагийн lower high ханш хүртэл бол явах боломжтой байна гэж үзэж байна. Гэхдээ хангалттай энэ хөдөлгөөн бол одоо impulsive хөдөлгөөнийг бол маш хүчтэй хийсэн учраас тодорхой хэмжээгээр энэ 7 хоногт засварын хөдөлгөөн орж ирэх болов уу гэж бол анзаарэгдэж байна. За засварын хөдөлгөөн хэрвээ ийшээгээ орж явхаар бол энэ бүс хүртэл за 1730 1730 гэдэг ханш хүртэл бол явхаар бол харагдаж байна. За энэ маань өөрөө та бидний бас харж мэддэгэр ингээд double bottom за бүр ингээд цаашлах юм бол triple bottom гэж нэрлэгдэж болохоор энэ паттерн үүсэт явж байгааг бол харж байна. За энэ тус бүсийг бол neckline гэж үзэх юм бол за сэтлээд гарсан буцаад neckline-аас одоо тест хийнэ гэсэн юм магадлал бол байдаг. Тэгэхээр үргэлжлүүлээд ханшиг цаашаа урт хугацааны position одоо нэхэр ирмэлцэх юм бол 17 яг энэ бүс рүү бол ханшиг хүлээж иж дараагийн буулар одоо импульс хөдөлгөөн гарах болов гэж бодож байна. За ингээд жоохон богино цаг дээр ханшийн төлөвлөгөө гаргая. Тэгэхээр эхний ээлжинд бол би илүү short тийм арилжааг бол эрмэлцгээр байна. Энэ бүс хүртэл за энэ бүсээс 17 минутаар тавьж байгаа тарий. За өнөөдрийн нэгд өдрийн нээлтээр бол тус бүсээс эхнийхээ short арилжааг бол хийсэн. За дараагийн short арилжаа хийх бүс маань бол энэ high ханш хүртэл орж ирэхэд бол нэг шалгая гэж бол төлөвлөгөө бол гаргалаа. За ингээд тус бус хүртэл бол энэ 7 хоногт short явчих болов гэсэн болов байгаад байна. За ингээд эргээд энэ ханшин дээр нэг иймэрхүү хөдөлгөөн энэ дотор ренжийн хөдөлгөөн явж байгаад энэ 7 хоногт энэ доошогоо нэг орж ирээд нэг ингэж гарч ирсэн. Ингээд цаашаага магадгүй энэ чинээсээ цаашаага уртын лонгийн хөдөлгөөн гаргаж ирэх боломжтой юм а гэж ханшиг таамаглаж төлөвлөгөө гаргалаа. За баярлалаа.